Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ нэрийг энэтхийн Керала мужид болсон юм. Шарон Раж 23 настай дүр сонжлогооны чиглэлээр суралцдаг 4-р курсын оюутан байжээ. Түүний шинэхэн эхнэр нь Гиришума гэх эмэгтэй бөгөөд 24 настай хэл уран зохиолын магистрийн оюутан бөгөөд Исламын урлагийн их сургуульд сурч байв. Тэд анх 2021 оны 10 дугаар сард автобусанд тааралджээ. Шарон Гиришумад анхны харцаар дурласан ба хэсэг тэнэгэлсний дараа яриа үзсэн. Удалгүй тэд найзууд болж цаг өнгөрөх тусам Гиришумач бас Шарон татагдаж эхэлжээ. Тэр хоёр бараг өдөр бүр уулздаг, уулзаагүй үедээ уцаар тасралтгүй ярьдаг. Шаронд Гиришума жирийн найз охин биш, харин энэ дэлхий дээрх хамгийн итгэл даахуйц хүн болсон байв. Гиришумагийн ачаар Шарон өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч сэтгэлээ нээж чаддаг байсан. Шароны хувьд Гиришума бол бүх зүйл нь. Тиймээс Шарон сургуулаа төгсөөд түүнтэй гэрлэж хамтдаа амьдрахаар мөрөөдөж байлаа. Харин Гиришумагийн хувьд Шаро чухал хүн байгаагүй. Гиришумагийн хувьд үерхлэн зүгээр л зугаа цэнгэл байсан. Амьдрал, гэрлэлт, ирээдүй гэх асуудлыг тэр хизээж бодож үзээгүй. Тэр зүгээр л тухайн үед халуун дулаан мэдрэмж авч аз жаргалтай байхыг л хүсэж байсан юм. Анхнаасаа л Гиришума Шаронтой гэрлэх бодлого байжээ. Түүнээс гадна энэтхийн уламжлалт нийгэмд эмэгтэй хүн гэрлэлтийн асуудлаа өөрөө шийдэх боломж маш бага байдаг. Тиймээс удалгүй 2022 оны 3 сарын 4-нд Гиришумагийн гэр бүл түүнийг тухайн нутгийн нэгэн армийн офицер залуутай сүү тавиулах шийдвэр гаргасан. Офицер залуу баян гэр бүлээс гаралтай, ирээдүйн гэрэлтэй, чадварлаг залуу байсан тул Гиришумач энэ саналыг шууд хүлээн авчээ. Тэр өдрөө Гиришума офицер залуутай албан ёсоор сүү тавьсан юм. Шароны хамгийн хайртай хүн нь юу ч хэлэлгүй өөр хүнтэй сүү тавьчихсан гэдгийг мэдхэд үнэхээр хүнд байсан. Гэсэн ч тэр Гиришумагийн араас нь гүгээд зууралтаагүй. Гиришума салахыг хүсгэд Шарон зүгээр л холбоогоо таслаад холдсон. Учир нь тэр өнгөрсөнтэйгээ зууралдах хүн биш. Хайр дууссан бол цаашаа амьдралаа өргөжлүүлэх ёстой гэдгийг тэр сайн мэдэж байсан юм. Уламжлал ёсоор Гиришумагийн гэр бүлийнхэн түүнийг хүнд үзүүлжээ. Гэтэл тэр үдсэн хүн Гиришумагийн анхны нөхөр заавал өхнө гэж хэлсэн. Харин хоёр дахь гэрлэлт нь ямар ч асуудалгүй гэжээ. Хэрвээ Гиришума офицер залуутай гэрлэвэл тэр нь анхны нөхөр болох учраас удалгүй өхнө гэсэн үг. Тиймээс Гиришума хэдэн өдөр бодсны эцэст нэг шийдэл олжээ. Хэрвээ анхны гэрлэлт хараагдсан бол эхлээд хэн нэгэнтэй гэрлэж тэр хүнийг өгсөний дараа нь офицер залуутай гэрлэх хэрэгтэй. Ингээд түүний толгойд нэг хүн орж ирэв. Хуучин найз залуу Шарон. Шарон бол цагаахан итгэмтгий, юу юунаас илүү Гиришумаг үнэхээр их хайрласаар байгаа ганц хүн байв. Тиймээс Гиришума Шаронтой дахин холбогдохоор шийдсэн юм. Ингээд 2022 оны 5 дугаар сард Гиришума Шарон руу холбоо барьжээ. Тэрээр одоо ч Шароныг хайрладаг, хизээж мартаж чадахгүй гэсэн. Эцэг эхийнхээ дарамт шахалтаар өөр хүнтэй сүү тавьсан. Би зөвхөн чамтай л гэрлэнэ. Хэрвээ эцэг эх минь зөвшөөрөхгүй бол би чамтай хамт зүхтэн гэж хүртэл хэлжээ. Шарон үнэхээр чин сэтгэлээсээ Гиришумаг хайрлаж байсан. Тэр Гиришумагийн үгэнд итгэж зүгээр л өмнө алдсан хайр нь эргэж ирсэнд баярлаж сэтгэл нь хөөрсөн байлаа. Удалгүй Шарон Гиришума хоёр эргэж уулзахаар болсон. Хэд хоногийн дараа Шарон түнд гэрлэх санал тавьжээ. Энэ үеэр Гиришума нэг зүйлийг нуусангүй. Саяхан хүнд үзүүлэхэд анхны нөхөр нь өхнө гэж сонссон тухайгаа хэлсэн. Тэгэхээр өөртөө нь гэрлэвэл чи өөхөх магадaltaй шүү гэж саналсан юм. Чи айхгүй байна уу гэхэд Шарон би айхгүй байна, хувь тавилан сүрч чадна гэжээ. Хэрвээ өхөл ирлээч тэр хайр нь хизээж ганхахгүй гэж итгэж байв. Ингээд 2022 оны 7 сарын 13-нд Шарон Гиришумагийн гарыг хөтлөн цөмд очиж нууцаар гэрлсэн. Тэр өдөр хамтдаа нийгэм зочид буудал хонжээ. Энэхүү гэрлэлтийн талаар хинч мэдээгүй. Бүр Шароны гэр бүлч мэдээгүй байв. Энэ хурим ямар ч бэлтгэлгүй явагдсан ч Шароны хувьд энэ бүх зүйл сэтгэлээсээ жинхэнэ хайр дээр үндэслэсэн байсан. Тэр Гиришумаг амьдралынхаа хань гэж хүлээн зөвшөөрч тэр эмэгтэй цэргийн офицертой сүүгээ цуцлаад өөрийг нь сонгосон гэдэгт итгэж байв. 2022 оны 10 дугаар сар цэргийн офицер залуу болон Гиришума хоёрын хурмын өдөр төхөж байв. Гэтэл нууцаар гэрлсэн нөхөр Шарон нь амьд мэнд байлаа. Хэрвээ одоо хурдан арга хэмжээ авахгүй бол Шаронтой холбоотой үнэн илэрч цэргийн офицер залуу болон түүний гэр бүлийнхэн бүгд мэдэж Гиришумагийн мөрөөдлийн төгс гэрлэлт
нуран унах эрсдэлтэй байв. Ингээд Гиришума Шароныг алах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн. Эхний оролдлого нь 10 дугаар сарын эхээр болжээ. Тэр Шаронтой болцохдоо усанд их хэмжээний парацетамол нутгийг хийж өгчээ. Гэвч Шарон уух гэж байхдаа амт нь сонирн байгааг анзаарч уухаа болж энэ сонин амттай байна. Уухгүй гэж хэлсэн. Хоёр дахь оролдлого нь Мартанд хам хэмээх гүүрэн дээр болжээ. Тухайн үед Шарон утсаараа бичлэг хийж байв. Тэр өөрийн сүд бүсгүй Гиришумад бүрэн итгэж байсан. Үхэх тухай бодсон ч үгүй, бүр Гиришума өөрийг нь ална гэж төсөөлж байгаагүй. Гиришума гартаа 2 ундаа барьсан байсан ба нэгийг нь Шаронд нэг амьсгаагаар уугаарай гэж өгчээ. Бичлэг дээр 2 ундааны өнгө арай өөр харагдаж байв. Шаронд өгсөн ундаа нь ойролцоогоор 50 ширхэг парацетамол агуулсан. Гиришума өмнө нь интернетээр парацетамолын хордлого, тун хэтрүүлэлт, нөлөө зэргийг маш наривчлан судалж, энэ нь маш аюултай гэдгийг мэдэж байлаа. Гэхдээ тэр ганц зүйлийг төсөөлөөгүй. Шарон тэр бүхнийг бичиж байсныг. Тухайн бичлэг дээр Гиришумагийн санаа зовсон байдал харагддагч тэр Шаронд хортой ундааг өгч байхдаа аль болох тайван байгаа мэт жүжиглэж байлаа. Жимсний шүүсний чихэрлэг амт нь эмний гашуун амтыг дарна гэж найдаж байсан. Гэвч Шарон ердөө ганц балгаад л маш хүчтэй гашуун амтыг мэдэрч шууд бөөлжжээ. Шарон гайхан асуун, "Энэ чинь жимсний шүүс биш байна, юу юм бэ?" гэхэд Гиришума "Энэ хугацаанд дууссан ундаа юм байна" гэж булзааруулсан. Хөөхий Шарон юу ч сэжиглээгүй. Зүгээр л толгой дохиж тэр ундааг шууд хайжээ. Ингээд хоёр дахь оролдлого нь бүтлгүүцсэн ч Гиришума нэг зүйлийг ойлгосон. Энгийн ус ундаанд им хольж өгвөл амтнаас нь болж шууд сэжиг төрдөг. Тиймээс дараагийн оролдлого нь илүү бүтээлч байх хэрэгтэй болсон. Ингээд тэр төгс төлөвлөгөөг дахин бодож олсон юм. 2022 оны 10 дугаар сарын 13-ны орой. Гиришума Шаронд "Маргааш манад хүн байхгүй, манад хүрээдэр" гэжээ. Шаронч дуртайгаа зөвшөөрч маргааш очихоор боллоо. 2022 оны 10 дугаар сарын 14-ний өглөө Шарон найзтайгаа хамт мотоциклоор Гиришумагийн гэр рүү явжээ. Найз нь хамт орохгүйгээд гадаа үлдэж амарч байв. Харин Шарон ганцаараа гэрт оржээ. Гиришума аль хэдийн түүнд зориулж бэлтжигсэн хүлээж байсан бөгөөд их л дулаахан өгтөж өрөөндөө дагуулan орсон. Гиришума "Чи намайг эми амттай аюрведийн цай уудаг гэж шоолдог бидтэй. Одоо харин би чамд өөрөө цай хийж өгнө. Нэг амьсгаагаар ууж чадахгүй" гэж хэлжээ. Аюрведийн цай гэдэг нь энэтхийн уламжлалт, эмчилгээний аргаар хандаж гаргасан маш гашуун амттай ургамлын цай юм. Шарон юу ч бодолгүй тэр хүчтэй гашуун цайг нэг амьсгаагаар ууж орхисон. Шарон цайг уусны дараа Гиришума инээмсэглээд гашуун амтыг дарна гэд жимсний шүүс өгчээ. Гэвч хэдхэн минутын дараа Шароны ходоод нь яг л шатаж байгаа мэт өвдөж эхлэв. Тэр шууд угаалгын өрөө рүү очиж бөөлжиж эхэлжээ. Гиришумагийн төлөвлөгөө амжилттай болж байлаа. Гэвч тэр анхаарал татахгүй гэж үжиглэн ардаас нь дагаж очиод "Би ч гэсэн анх уугаад бөөлжиж байсан" гэж хэлжээ. Шароны бие улам муцаар л байв. Тэр тасралтгүй бөөлжиж гүйлгэж эхэлсэн. Шарон Гиришумагийн гэрээс гүйж гарч ирээд найз дээрээ оцсон. Шароны царай цонхгөр сулдсан байсан. Найз нь Шароныг мотоциклоор гэрт нь хүргэх гэж яаржээ. Харин замд явж байхад Шарон дахин бөөлжиж мотоциклоо хэд хэдэн удаа зогсоох хэрэгтэй болсон. Найз нь "Юу ийдсэн юм бэ? Хордлого авсан юм шүү" гэж асуув. Шарон ярих тэнхэлгүй боллоо сүлдсэн байсан. Найз нь хүчээр түүнийг мотоциклондоо буцаан суулгасан. Харин тэр хооронд Гиришума байн видео дуудлага хийж байв. Шарон хариуч өгч чадахгүй байлаа. Харин Шароны найз мессеж бичиж "Одоо гэрлүүн явж байна. Санаа зовлтгүй" гэсэн. Гиришума гаднаа санаа зовсон дүр үзүүлж "Эмнэлэгт очсон уу? Цай биш байхаа магадгүй жимсний шүүснээс болсон байх" гэх мэт зүйлсэлж анхаарлыг өөр тийш нь чиглүүлж байв. Тэр шөнө Шарон байнгын өвдөлт, бөөлжих, гүйлгэлт дунд шаналж хонжээ. 2022 оны 10 сарын 15-ны өглөө 9 цагт Шароны байдал огт сайжрахгүй байлаа. Гиришума энэ өдөр дахин уцаар залгаж дахин нэг л зүйлийг давтан хэлсэн. Өчигдөр уусан жимсний шүүсэл хугацаанд дууссан байсан бах. Тэр л асуудал үүсгэсэн байж магадгүй. Гэвч Шарон босгож тэнхэлгүй орноосоо өндийч чадахгүй болсон байв. Тэрэнд одоо юунаас болсон сонирн биш, харин энэ аимшигт өвдөлт хизээ дуусах вэ гэдэг л хамгийн чухал байжээ. Эцэст нь тэр өдөр түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн.
Эмчнэр анхан шатны эмчилгээ хийсэн ч ямар ч үр дүн гарсангүй. 2022 оны 10 сарын 17 гэхэд Шарон 3 өөр эмнэлгээр явсан ч биеийн байдал уламд ордов. Түүний хоолой нь яг л шатаж байгаа мэт мэдрэгдэж ганц тусал усч залгих боломжгүй болжээ. Эмчнэр зөвхөн судсаар шингэн хийж байв. Гэхдээ байдал уламд ордов. Эцэст нь түүнийг яаралтай төв эмнэлэг рүү шилжүүлжээ. Гэтэл тэр үед түүний 2 бөөр аль хэдийн ажиллагаагүй болсон байв. Түүнийг амьд байлгах цорын ганц арга нь цусны диализ байлаа. Цусны диализ гэдэг нь бөөрийн үйл ажиллагаа зогссон үед цусанд хуримтлагдсан хорт бодис илүүдэл ус давсыг хиймэл аргаар шүүжүүлэх эмчилгээний арга юм. Үхэлдээ нүүр тулсан энэ үед ч Шарон нэг ч удаа Гришомаг буруутгасангүй. Тэр ямар ч буруугүй гэж хэлдэг байв. Харин Шароны гэр бүл ийм нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадаагүй. Тэд хамт байсан найзаас нь болсон явдлыг асууж эхэлсэн. Тэгтэл найз нь бүх үнэн хэлжээ. Шарон Гришомагийн гэрт очисон. Тэгээд Гришома түүнийг аюурведийн цай уухыг ятгсан. Тэгээд би энэ муцсан гэв. Ингээд Шароны гэр бүлийнхэн нь шууд Гришома руу холбогдож ямар цай өгсөн болохыг асуусан. Гришома Шароны уусан цай бол Индан жунт гээд нэг төрлийн аюурведийн цай. Үүнийг гэр бүлээрээ удаан хэрэглэж ирсэн. Би эмийн сангаас авч эмчийн жорын дагуу хийсэн гэж хэлжээ. Гришомагийн ээж ч хэлсэн. Бид олон жил энэ цайг ууж ирсэн. Хугацаанд дууссан жимсний шүүстэй холбоотой байж магадгүй. Шароны гэр бүлийнхэн нь тэгвэл яг ямар шүүс өгсөн юм бэ гэж асуухад Гришома ээж маань авчирсан ямар шүүс өгснөө санахгүй байна. Найлгыг ч мэдэхгүй гэв. Цайны найрлага болон эмчийн жорыг асуухад ч тэр санахгүй байна гэж зугтсан. Түүний энэ тодорхой бус хариултууд Шароны гэр бүлийг улам сэжиг төрүүлж эцэст нь тэд цагдаад хандан албан ёсоор гомдол гаргав. 2022 оны 10 сарын 20-нд туршлагатай шүүгч Шарон дээр очиж мэдүүлэг авчээ. Тухайн үед Шарон үхлийн ирмэгт байж бараг дуунж гарахаа болсон байсан ч гүнзгий амьсгаа авч арай ядан хэлсэн. Тийм ээ би тэр цай тэр шүүсийг уусны дараа л ингэж өвдсөн. Шүүгч таны бодлоор хэн буруутай вэ? Шарон толгоос ихсэрч сулхан дуугаар би хэнийг ч буруутгахгүй гэсэн. Харамсалтай цаг хугацаа өнгөрөх тусам Шароны байдал уламд ордож эмчнэр түүний гэр бүлд салах ёс хийх хэрэгтэй гэжээ. Эцэг их нь өрөөнд ороход Шарон нулимс унгаж эцэстээ бүх үннийг хэлсэн. Гришома бит хоёр бие биедээ хайртай байсан. Нууцаар гэрэлсэн. Магадгүй тэр намайг хорлсон байж болох ч түүнд тэгэх шалтгаан байсан байх. Энэ нь Шароны хамгийн сүүлчийн үг байв. 2022 оны 10 сарын 25-нд 23 наснда Шарон Раж олон хоногийн хордлого, өвдөлтийн дараа бүх биеийн эрхтнүүд нь ажиллагаагүй болж нас баржээ. Хүүгийнхээ үхлийг нүдэрээ харсан Шароны гэр бүл Гришомаг с ิจ гтэй гэж бодож байсан бөгөөд Шарон нас барсны дараа цагдаагийн газарт очиж Гришома Шароныг урьдчилан төлөвлөж хордуулсан хэрэгээр гомдол гаргасан. Гэвч мөрдөн байцаалалд тулгарсан гол асуудал бол Шарон яг ямар бодист хордсон бэ гэдэг байлаа. Эмч нарын шинжилгээний хариу гарахад Шароны биед паракват гэх бодис илэрсэн. Энэ нь хөдөө аж ахуйн зориулалттай маш хүчтэй хортон устгах бодис бөгөөд хэдхэн дусал хүний амнаас нь аюул учруулах үс хор нөлөөтэй. Ийм учраас энэтхэг тэр дундаа олон оронд энэ бодисны хэрэглээг бүр мөсөн хориглосон. 2022 оны 10 сарын 31-нд Гришомаг албан ёсоор цагдаагийн газар дуудаж мөрдөн шалгалт эхэлсэн. Түүний гар утас электрон төхөөрөмжүүдийг бүгдийг хураан авч байцаав. Мессеж дуудлагын түүх интернет хайлт зэргийг шалгасны үр дүнд маш чухал баримт ил болсон юм. Гришома хэрэг гарахаас 2 сарын өмнөөс эхлэн дараах үгсийг интернетээс хайж байжээ. Парацетамолын тун хэтрэл, парацетамолын хордлого, паракват уусны дараах шинж тэмдэг, паракватаар нас барах үйл явц. Эдгээр хайлтууд нь гэмт хэрэгтэй шууд холбоотой хангалттай баримт байлаа. Гэвч мөрдөн байцаалтын үеэр Гришомагийн өгсөн мэдүүлэг. Манай гэр бүл бол баян айл. Эцэг эх минь ядуу Шаронтой намайг гэрлүүлэхийг хизээч зөвшөөрөхгүй байсан. Тиймээс тэдний хүслийн дагуу би баян айлын цэргийн офицер залуутай сүү тавьсан юм. Гэхдээ миний жинхэнэ хайр Шарон байсан. Хэрвээ би түүнийг үнэхээр алахыг хүссэн бол яагаад түүнтэй нууцаар гэрлэж тийм эрсдэлтэй харилцааг үргэлжлүүлэх вэ? Гришома цагдаа нарт өөр нэг тайлбар өгсөн. Хэрэг болохоос хэд хоногийн өмнө би шийдэж сүйт залуу болох цэргийн офицер залууд бүх үннээ хэлсэн.
Би Шарон хайртай хинч биднийг салгаж чадахгүй гэж. Гэтэл тэр офицер залуу их ухаалаг хандсан гин. Тэр Геришомаг хажуудаа хүчээр байлгахыг оролдоогүй. Мөн Шарон Геришома хоёрын амьдралд хизээч оролцохгүй гэж амласан гэжээ. Гэхдээ 2022 оны 10 сарын 14-ний өглөө Шарон Геришомагийн гэрт ирсэн ба тэнд санамсаргүйгээр Геришома болон цэргийн офицер залуугийн сүү тавьсан зургийг олж хараад ууралсан. Ууртайгаар утсыг нь ухаж офицер залуутай олон удаа утсаар ярьсныг нь олж мэджээ. Энэ үед Шарон сэтгэлээр унан харааж бухимдан хашгирсан. Геришома түүнийг тайвшруулж би түүнд бүгдийг хэлсэн. Тэр бидний амьдралд оролцохгүй гэж тайлбарлажээ. Гэвч Геришомагийн хэлснээр түр зур угаалгын өрөө ороход Шарон өөрөө галтуганы шүүгэнээс нэг ийм олж уусан. Тэр иймийг би ээжийнхээ үе мөчний өвдөлтөд зориулж тавьсан байсан юм. Шарон өөрөө олж уусан. Би хорлсон биш гэж мэдүүлжээ. Шароны өвхөл санаатай үйлдэл биш, тэр өөрөө санамсаргүйгээр хийсэн үйлдэл байсан гэсэн. Шарон нас барсан болохоор өөрийг нь эсэргүүцэх хүн байхгүй гэж Геришома боджээ. Тиймээс ч тэр цагдаа нарт Шарон бол байнга дарамтлагдаг, хувийн бичлэгүүдээр сүрдүүлдэг хүн байсан. Тэр намайг хүчирхийлж тэдгээр бичлэгээ цэргийн офицер залууд явуулна гэж сүрдүүлж байсан гэх мэт мэдүүлэг өгч өөрийгөө хохирогч мэтээр харагдуулах гэж оролджээ. Харин цагдаагийнхан түүнд итгэсэнгүй. Яагаад гэвэл түүний энэ мэдүүлгийг батлах ямар ч нотлох баримт олдоогүй. Харин ч эсэргээр интернет хайлтууд, видео бичлэг, гэрчийн мэдүүлгүүд бүгд түүнийг хорлохоор төлөвлөж байсан гэдгийг батлаж байв. Геришома энэ хэргийг ганцаараа хийгээгүй байлаа. Мөрдөн байцаалтын явцад түүний ээж болон аав гахнаар нь хамсаатан байсан тогтоогдож аль бие ёсоор баривчлагдсан юм. Үнэн хэрэгтээ Геришома болон Шароны гэрлэлтийг анханасаа түүний ээж зохион байгуулсан байжээ. Учир нь анхны нөхөр нь нүхэн гэсэн хараалыг арилгах цорын ганц арга бол эхлээд хин нэгэнтэй гэрлээд түүнийг золиослох байсан юм. Өөрөөр хэлбэл Шарон бол зүгээр л анхны нөхөр гэж нэрлэгдэх хувь тавилантай золиос байжээ. Хамгийн ноцтой нь Шароныг өвхөлт хүргэсэн хүчтэй хор болох Паракватыг Геришомагийн авгах өөрөө хөдөө аж ахуйн ажлаасаа олж авч түүнд өгсөн нь мөрдөн байцаалтаар нотлогдсон. Хэрэг гарсны дараа тэр энэ хорны савыг нэгэн тариалангийн талбай руу хайсан ч цагдаа нар эцэст нь олж авчээ. Цагдаагийнхан маш их хэмжээний нотлох баримт цуглуулсан ба 2025 оны 1-р сард Геришомагийн шүүх хурал аль бие ёсоор эхэлсэн. Цагдаа нар шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. 95 үний гэрчийн мэдүүлэг, 323 ширхэг баримт, 51 хуудастай тайлан, видео бичлэг, мессеж, утасны түүх, интернетийн хайлтын түүх. Түүнийг буруутгах хангалттай нотолгоо болж байлаа. Хэдий тиймч Геришома шүүхтэр нэг л зүйл ярьсан. Уйлж өрөвдүүлэх гэж оролдож би анх удаа хэрэг үйлдсэн. Өндөр боловсралтай айлын ганц охин хэмээн өршөөл гуйсан юм. Харин шүүх энэ тайлбарыг хүлээн зөвшөөрсөнгүй. 2025 оны 1 сарын 20-нд Керала мужийн шүүх дараах дүгнэлтийг гаргасан. Геришома нь Шароныг санаатаагаар хөнөөх тодорхой зорилготой байсан. Тэдний гэрлэлтийн холбоо нь хуулийн хувьд хүчинтэй бөгөөд өөр хүнтэй гэрлэхийн тулд нөхрөө алж шинээр амьдрал эхлүүлэхийг зорьсон нь илт байна. Шүүх энэхүү хэргийг ховор бөгөөд аимшиг төлөвлөсөн хэрэг гэж тодорхойлсон. Мөн дараах зүйлийг онцлсон. Геришома хайр итгэлийг ашигласан. Хорлолтоо хүйтэн цэвдэг аргаар нарийн төлөвлөсөн. Хэрэг гарсны дараа мөрдөн шалгалтыг зориуд саатуулж баримт устгахыг оролдсон. Түүний нас боловсрал анх удаа хэрэг хийсэн гэх мэт зүйлс ял бууруулах үндслэл болж чадаагүй. Ингээд Геришомад цаазын ял оноосон. Энэ нь Керала мужид эмэгтэй хүнд оноосон анхны цаазын ял байв. Аав гахт нь 3 жилийн хорих ял оноосон. Харин Геришомагийн ээжийг хэрэг хийсэнг шууд нотлох баримт байхгүй гэх үндслэлээр цагаатгсан. Геришома шүүхийн шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлж ял хэтэрхий хатуу байна. Олон нийт энэ хэргийг анханасаа аллахын хэрэг гэж үзсэн. Миний эсрэг нийгмийн уур амьсгалыг зориуд бүрдүүлсэн гэж ярьж дав заалдах шатны шүүхэд хандсан. 2025 оны 2 сарын 6-нд дав заалдах шатны шүүх энэ нэргийг хүлээн авсан бөгөөд 2025 оны 5 сарын байдлаар дав заалдах шатны шүүх ажиллагаа үргэлжилж эцсийн шийдвэр гараагүй байгаа. Энэ бол хайртай хүнээ ашиглан өөрийн хувь тавиланг өөрчлөх гэж оролдсон, эцэстээ бүхнээ алдсан нэгэн эмэгтэй хүйтэн төлөвлөгөө нэгэн залуугийн үнэнч хайрын эмгэнэл түүх байлаа. Өнөөдрийн бичлэг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.